Мандах сумын төвөөс урагш 18 км-т орших далайн түвшнээс дээш 1300 м-т өргөгдсөн үргэлжилсэн улсыг 18-ын богдуул гэдэг ба Аз тох гэж бас нэрлэдэг. Өмнө талаас холоос харахад оройн сэтэрхий мэт харагдах бөгөөд 4600 га газрыг дурсгалт газрын ангиллаар аймгийн тусгай хамгаалтанд 1988 оны иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 99 тоод тогтоолоор авсан байна. Монгол орн Манжчин улсын иргэшээлд орсон 1758-аас 1911 онд Манжин хааны зарилгаар Бээжингээс Улаастад хүртэл 32 гөөхөө өртөөг хятад Өвөр Монгол, Ар Монголд 36 өртөө байгуулсны хоёр талын өртөөний 18 дахь өртөө нь энэ уулын эмгэрт байсан учраас 18 дахь өртөө сүүлдээ 18-ын богд гэж нэрлэгдснээр 18-ын тодтгол нэртэй болжээ. 18-ын богдууланд аргал янгэр, үнэг чон, хярс, хар сүлт хулангийн сүрэг байдаг. Та бүхэнд Монгол ард түмний соёлын гавьяц зүтгэлтэн сэтгүүлч Дэлхийн Норвын Дорногов аймгийн 9 гайхамшигт номоос хүргэлээ.